За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр дүрсийн талбай хичээлийнхаа баттгалыг үзнэ. За бид нэр энэ удаад гурвалжин параллелограмм трапез тэгш өнцөд дугуйгаас тогтсон дүрсүүдийн талбайг олно. За дэлгэцэн дээр харагдаж байгаа томьёонууд юуны томьёо вэ гэдгийг хүүхдүүд мэдж байгаа. За эхнийх бол гурвалжны томьёо. Гурвалжны өндрийг суурийн уртаар үржүүлээд хоёр туваахад гурвалжны талбай гарч ирдэг. За харин параллелограмм бол суурийн уртыг өндрөөр үржүүлэхэд гарч ирдэг. За өнгөрсөн хичээлдэр бид нар дугуйн талбай үзсэн. За дугуйн талбай бол π гэсэн тоог дугуйн радиусын квадратаар үржүүлснээр тэнцүү π тоогоо 314 гэдгийг мэдж байгаа хаа. За мэдээж тэгш өнцгтийн талбай бол урт өргөн хоёрын үржүүртэй тэнцүү. За эдгээр 5 томьёог ашиглаад өнөөдөр бодлого бодноо. За нэгдүгээр бодлого. Будагдсан дүрсийн талбайг олоорой гэж. За эхлээд дүрсээ харна. За дүрс бол трапез хэлбэртэй байна. Жижиг том дүрс маань трапез хэлбэртэй байгаа учраас бид нарт трапезийн томьёо ашиглагдана гэж ойлгож байна. За өгсөн зүйлээ эхлээд бичнэ. За том трапезийн AB 4, CD 12, за том трапезийн өндөр 7 см. За жижиг трапезийн суурьуд нь 4 ба 3, за өндөр нь 4 см байна. Геометрийн бодлого бодохдоо зураг зураад хажуулт нь өгсөн нь олох нь гэд бүх зүйлээ тэмдэглээд явах шаардлагатай. За будагдсан дүрсийн талбай бол том дүрсийн талбайгаас жижиг дүрсийн талбайг хассантай тэнцүү. За өмнө нь хэлсэн трапез байгаа. За трапез бол D доод суурийг нэмээд хоёр хуваагаад өндрөөр үржүүлэхэд гарч ирдэг. За одоо бүгдээрээ өгсөн зүйлүүдэд орлуулъя. За эхний том трапез бол AB дээр CD суурийг нэмээд хоёр хуваагаад том трапезийнхаа өндрөөр үржүүлнэ. За жижиг трапез бол D доод суурийг нэмээд хоёр хуваагаад жижиг трапезийнхаа өндрөөр үржүүлнэ. За уг томьёонд тоо утгад орлуулъя. За том трапезийн суурьуд бол 4 ба 12, за өндөр нь 7. За жижиг трапезийн суурьуд нь 4 ба 3, өндөр нь 4. За томьёонд орлуулсан байна. 4 дээр 12-ыг нэмээд 16, 2 хуваагаад 8, 7 оржуулээд 56. За нөгөөх нь 14 гарсан байна. Ингээд будагдсан хэсгийн талбай 42 см квадрат гарсан байна. За мөн адил будагдсан дүрсийн талбайг болоорой. За бидэрт тэгш өнцөг хэлбэртэй дүрс өгөгдсөн байна. За тэгш өнцөгтийн урт нь 20 см. За зурган дээрээ тэмдэглэгээ хий. Өргөн нь 12 см. Хар дүрсийн өндөр 5 см. За тэрнээс өмнө ногоон, цагаан, улаан дүрсүүдийн маань өндөр нь тэнцүү учраас 12 см 3 туваага тус бүртээ 4 см гарч ирж байна. За хар дүрс буюу трапезийн маань доод суурь нь 12 см. За хар дүрсийн өндөр нь 5 см гэсэн учраас за ногоон ба улаан маань трапез хэлбэртэй харагдаж байна. Трапезийн бага суурьуд нь 20 см-аас 5 см хасаад 15 см гарч ирж байна. За бүгдээр дүрсээ харъя. Ногоон, улаан, хар гурван дүрс бол трапез хэлбэртэй, цагаан бол тэгш өнцөг хэлбэртэй байгааг харж байна. Тэгэхээр бидэрт трапезийн талбай болно, тэгш өнцөгтийн талбай болдог томьёо хэрэг болох нэ. За одоо бүгдээрээ трапезийн томьёо нь улаан ба ногоон трапезийнхаа талбайг болъё. За улаан ногоон трапез нь хоёулаа ижлэгэн талбайтай гэдэг нь харагдаж байна. За тэгээд трапезийн их суурь маань 20 см, бага суурь маань 15 см, өндөр нь 4 см. За трапезийг танихдаа хоёр параллел тал бол суурь гэдгийг анхаарах хэрэгтэй. За учир нь гэвэл трапез маань хажуу тийш харсан хэлбэрээр өгдөгөөр хүүхдүүд маань өндөр болон суурь андуураад байдаг. За ингээд улаан трапез болон ногоон трапезийн талбай 70 см квадрат гарч ирсэн байна. Дээд суурь нь 20, доод суурь нь 15, 2 хуваагаад өндөр буюу 4 см хөвчлээ 70 см квадрат. За цагааны талбай олоход маш хэлбэрхэн байна. Өргөн нь 4 см, урт нь 15 см бүхий тэгш өнцөгтийн талбайг олоход гарч ирж байна. 60 см квадрат. За бүгдээ харийнхаа талбайг харъя. За хоёр параллел тал нь суурь болно гэдгийг сайн харах хэрэгтэй. Тэгэхээр 12 болон 4 см маань трапезийн суурь гэсэн. За тэгэхээр 12 дээр 4 нэмээд 2 хуваагаад трапезийн дундаж шугам гарч ирнэ. Түүнийгээ 5 см гэсэн өндрөөр үржүүлэхээр трапезийн талбай гарч ирнэ.
Хар өнгөтэй трапецийн талбай 40 см квадрат. Хар өнгөтэй трапецийн талбай 40 см квадрат, ногооных тал, улааных тал цагаан төвшин цогтой 60 см квадрат гарч ирсэн. За дараагийн бодлоготойгоо танилцъя. 18 см диаметртэй хагас дугуй дотор 4.5 см радиустай 2 хагас дугуй зуржээ. Будсан дүрсийн талбай нь хагас дугуйн талбай хэдий болохыг тооцоолоорой. Будсан дүрсийн периметрийг тооцоолоорой гэсэн бодлого байна. За диаметр нь 18 см. За жижиг дугуйн радиус 4.5 см. За бид нар том дугуйн радиусыг олох боломжтой. Диаметр нь 18 см гэдгээс 2 хуваагаад 9 см. Жижиг дугуйн радиус 4.5 см. За тэгээ будсан дүрсийн талбайг олоод хагас дугуйн талбайтай харьцуулна. За тэгээд мөн хүрээний уртыг олох хэрэгтэй байгаа. За будсан дүрсийн талбай бол хагас том дугуйгаас за жижиг дугуйг хасгаар гарч ирнэ. За тэгээд талбай олдог томьёо бол мэдээж пиг үржих нэрийн квадрат дугуй ярьж байгаа учраас за бүгдээрээ харж байгаа. За будсан дүрсийн талбайг олохын тулд том дугуй хагас дугуй байгаа гэдгийг харж байна. Тэгэхээр радиус нь 9 см-ийн квадрат хагас дугуй учраас 2 тувааж өгсөн байна. За тэгээд 2 жижиг дугуй хоорондоо тэнцүү учраас энэ хоёрыг нийлүүлэхээр нэг бүтэн дугуй үүснэ гэж үзээд пиг 4.5 см-ийн квадратаар үржүүлсэн байна. За тэгэхээр хариу нь 20.25 см квадрат. За асуулт асуусан. Будсан дүрсийн талбай нь хагас дугуйн талбай хэдүү болох вэ гэж. За хагас дугуй бол 40.5 см квадрат гарч ирсэн. За будсан хэсэг нь бол 20.25 см квадрат гарч ирсэн. Тэгэхээр будсан дүрсийн талбай бол хагас дугуйн талбай хагастай буюу 50%-тай тэнцэж байна гэж бас хэлж болохоор байна. За бүгдээрээ периметрийг болъё. За тэгэхээр периметрийг олохын тулд бид нар хагас том дугуй хүрээний урт дээр 2 жижиг дугуйнхаа хүрээний уртыг нэмсэндээ тэнцүү. За энэ 2 дугуй манд хагас учраас бас нийлүүлээд авч үзвэл нэг жижиг дугуй өснө гэдгийг анхаарах хэрэгтэй. За дугуйн уртыг бол бид нар 2πr гэсэн томьёогоор олдог. За одоо томьёонд ордол гарч ирнэ. За хагас том учраас мэдээж дугуйны хүрээний уртыг 2 туваасантай тэнцүү гэсэн. За тэгээ 2πr том дугуйны радиус. За том дугуйны радиус 8 учраас 18π, жижигийнх 4.5 учраас 4.5π. За энэ дээр бүгдээрээ мэдээж 4.5π гэж нэг дугуйгаа нэмсэн байна. За энэ дээр хариу нь 13.π см. За энэ дээр алдаа гарсан байгааг та бүхэн харж байгаа. Алдаа нь юу вэ гэхээр би жижиг хагас дугуйхаа уртыг нэмэж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл энэ маань дахиад нэмэх нь 4.5π гээд нийтдээ 9π нэмэгдээд 18π гарах байна. Дугуйны урт нь. За гурвалжны өндөр 5 см ба суурь нь 7 см болно. Параллелограммын их суурь 10, их суурьуудын хоорондох зайг олгоно. За хоёрдугаар параллелограммын талбай гурвалжны талбайгаас 4 дахин их бол будагдсан дүрсийн талбайг олоорой. За бүгдээрээ зургийг харъя. Параллелограмм дотор гурвалжин багтсан байна. За гурвалжны өндөр өгөгдсөн, гурвалжны суурь өгөгдсөн, параллелограммын суурь өгөгдсөн. За мөн дээрэс нь параллелограммын талбай бол гурвалжны талбайг 4 дахин авсандаа тэнцүү гэсэн өгүүлбэр өгөгдсөн. За эдгээрээс бид нар параллелограммын талбайг олно, параллелограммын өндрийг олно. За мөн дээрс нь будагдсан дүрсийн талбайг олох нэ. За гурвалжны талбай бүгдээрээ мэднэ. Суурийн уртыг өндрөөр үржүүлээд 2 туваана. За тэгэхээр суурийн урт бол өндөр 2 өгөгдсөн учраас эдгээр 2 үржүүлээд 2 туваахад 17.5 см квадрат. За энэчнээс бид нар параллелограммын талбайг шууд олох боломжтой. Яг тэгвэл параллелограммын талбай гурвалжны талбайгаас 4 дахин их. За тэгээ гурвалжны талбайгаа 4 үржүүлэхэд 70 см квадрат буюу параллелограммын талбай гарч ирсэн байна. За хоёрдугаар асуудал. Параллелограммын талбайг өөрөөр яаж олж болох вэ гэж. Параллелограммын талбайг суурийг өндрөөр үржүүлэхэд гарч ирдэг. За энэчнээс өндрөө олох юм бол параллелограммын талбайг суурь талхилсан харьцаатай тэнцүү. За параллелограммын талбай нь 70 см квадрат гэж өгөгдсөн. За их суурийн хэмжээ өгөгдсөн байгаа 10 см гээд. За тэгээд 70 см квадрат 10 см туваагаа 7 см гарчсан байна. За одоо бүгдээрээ будагдсан хэсгийн талбай буюу ногооноор дүрслэгдсэн хэсгийн талбайг олъё. За энэ ч шууд олох боломжтой. Яг гэвэл
параллелограммын толбоо л 3 ширхэг 4 дахин авснаа тэнцүү. Тэнцээс 1 ширхэг 3 ширхэг талбайг хасгаар 3 ширхэг 3 ширхэг талбай гарч ирнэ гэсэн. Тэгээ 3-ыг 3 ширхэг талбайгаар үржүүлээд 52.5 см квадрат гарч ирлээ. За гэрийн даалгаварт дараах дөрвөн бодлогыг бодно. Эдгээр дөрвөн бодлогоо бодоод маргаашаа 12 цагаас өмнө багшийнхаа хувь чадрыг илгээд